Маа хамгаалах зүүн ажиллангууд үндсэн эрхтнээс чинь цус шахахгүй, цус чинь гар хөл рүү чинь шахта, толгой руу чинь шахагдчихна. Тэгэхээр үндсэн эрхтэн хэвийн ажиллахгүй, хоол боловсруулах эрхтэн хэвийн ажиллахгүй, зүрхний цохилт ийм болно, эсвэл бүр мэдрэгдэхгүй болно, зүрхний хэмнэл алдагдана, амьсгал энэ дээр гарч ирээд эсвэл амьсгал хит ийм болно, эсвэл амьсгал бүр мэдрэгдэхгүй болно, тийм ээ. Тэгээд үндсэн эрхтнүүд чинь удаан хугацаанд trauma-ны тогтцтой, удаан хугацаанд амьд үлдэх зүн нь ажиллаад байнгын юм чангаралтай яваад ирэхлээрээ үндсэн эрхтнүүдэд өвчлөл бий болж эхэлж байгаа. Тухайлбал одоо хамгийн том тогтцуудын нэг бол ходоод гэдсний үйл ажиллагаа доголдож эхлэх, маш их гүйлэгдэг болох, эсвэл өтгөн хатдаг болох, эсвэл зүрхний хэмнэл алдагдаад зүрх нь маш их өвддөг болдог, даралт ихсдэг болдог. Толгойн одоо булчингийн чангараас болоод толгой маш их өвддөг, тийм ээ. Эрүү ийм зуралтай, эрүүгээ хавирдаг, шүн мах зүүдэлдэг, зочид сэрдэг, одоо гар хүлэнд ингээ хаван үсэд идэх зүгээр жаал хавгнаад байна гэдэг чинь ерөөсөө кортизол, амиа хамгаалах зүүн ажиллаа, адреналин ялгарлаа, тэр аюул алга болохгүй 30 минутаас дээш үргэлжлээд тах юм бол уужиг стрессийн гормон ялгарна. Тэр гормон ерөөсөө биеийг хавгнуулж эхэлдэг. Тэгэхээр гар стресстэй ингээд явсан үе бодоод бас нүүр ингээл хавгнаал босоод ирдэг тийм үү. Тэгэхээр кортизол гормон их ялгарснаас болоод хаван үүснэ, хаван удаан үүсэж явснаас болоод өөр одоо өвчлүүд бий болно. Сахарын шинж тэмдгүүдийн ч гэсэн удирч нөхцөл нь мэдрэлийн тогтолцооны энэ хэвийн үйл ажиллагаа алдагдаж trauma-ны тогтоц стрессийн нөхцөл байдалтай удаан амьдсантай холбоотой болж эхэлдэг.